Ороно групп болон Монгол Улсын сургууль болон шинжлэх ухааны технологийн сургуулийн хамтран зохион байгуулсан одоо газар дор уусган баяжуулах технологийн сургалтанд суусанд бол маш их таатай байгаа. За энэ хүү сургалтаар одоо газар дор уусган баяжуулах технологийн гол зарчим, байгаль орчинд нөлөөлөл болон одоо технологийн үнцийг илүү химийн талаас нь судлалын сургалт болсон. Энэ удаагийн сургалтын миний зүгээс дүгнвэл газар дор уус холбогдох технологи нь эдийн засгийн хувьд ашигтай. Тэгээд хийхэд хялбар бөгөөд ер нь бол найдвартай ажиллагаатай, байгальд хор өнөөл багтай гэдгээрээ ил болон далд орохоос ер нь бол давуу талтай байгаа. За газар дор уусган баяжуулах технологи буюу ISR технологи нь болохоор өөрөө одоо дэлхийн хамгийн дэвшилтэт технологийн нэг одоо шинэ технологи гэж үзэж болно. За мөн байгаль орчинд хамгийн ээлтэй буюу одоо газар дээр байгаа хөрсний хуулалтыг хийдгүүгээр онцлогтой. Энэ нь өөрөө энэ технологи одоо байгальд илүү ээлтэй технологи болгож өгч байгаа. Иргэдийн дунд болохоор нөгөө нэг яг хөрсөн рүү маш тийм амар өндөр процентын бүр хүхрийн хүчлийг дангаар нь шахаж бохирдуулах чаа гэсэн тийм буруу ойлголттой байгаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд энэхүү сургалтанд сурснараа болохоор яг дан хүхрийн хүчил биш, хүчилжүүлсэн уус мөл буюу одоо 1-2%-ийн тийм хүхрийн хүчил шахаж байгаа. Ураны маань ялгаруулж байгаа цацраг идэх маань өөрөө альфа цацраг буюу тэр маань ингээд цаасыг ч нэвтлэх чадваргүй. Тэр нь аюул хор нөлөөний хувьд бол аюулгүй зүйл юм байна гэдгийг ойлгож байна. Би өмнө бол яг энэ уран хүчилтэй ер нь бол өмнө огт сонирхдаггүй байсан. Ер нь бол анх энэ мэргэжлэр суралцахдаа ер нь айлах юм бол нүүрс гэдэг химэлмэтийг авч яваад ер нь цааш тавь гэж боддог байсан. Харин Бадрах энержи гэдэг ер нь бол нөлөө сайт дээр ноцноос хойш энэ талаар нь бол аль болох судалж эхэлсэн. Францаас өөрөө мэргэжилтүүд маань өөрсдөө ирж сургалтаа тавьсан. Ингэхдээ бол одоо өөрсдийн олон улсын туршлага болон бодит кейс дээр тулгуурлаж тавьсан нь л одоо үн цэнтэй илүү сонирхолтой санагдсан. Энэ сургалтанд сууснараа бол ер нь бол тодорхой нарийн ширээ ойлголт авсан гэж. Миний хувьд бол яг энэ мэргэжилтэд тэр тусмаа ер нь бол Бадрах энержи дээр ер нь бол ажиллах сонирхолтой байгаа.